Өдрийн мэндийг хүргэе эрх мэдэгч та бүхэндээ Best of Mongolia сэтгүүлийн санаачлан хүргэдэг Best of Mongolia нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдрийн манай дугаарт Mela брендийн үүсгэн байгуулагч Ганчимэг хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэнд маш баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээс энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёулаа өнөөдөр бас бүтээгдэхүүнийхаа талаар эхлээд ирээ. Манай бүтээгдэхүүний ер нь бол давуу талууд бол маш олон байгаа. Дурдгын бол хамгийн нэгдүгээр гэх юм бол манайх 100% эко бүтээгдэхүүн байгаа. Одоо ямар ч нөгөө химийн орц найрлага, хадгалах хугацаа уртсах ч юм уу одоо янз бүрийн амт өндөр оруулагч нэг тийм ороогүй. Яг 100% эко гэдэг утгаараа бас давуу тал байгаа. Өглөө босгоод энэ хар чавганы цай гэдэг байгаа. Энийг бол өглөө хүн өлөн дээр бид нар аяг ус уучаад араас нь цайгаа найруулад уучгаар нөгөө биеийг аягүй сайхан цэвэрлж өгдөг. Тэгээд яг үйлчлэгээ нь бол гизний гөрөл зөвлөгөөнийг сайжруулах нутгийн хаталтын эсрэг хэвлийн өгш таах үйлчлэгээтэй. Ингээ бүтээгдэхүүн маань яг ингээд 100% ингээд жимс чавгаараа тийм. За тэгээд амны юм жижиг халбгаар нэгээс хоёрыг одоо өөрийнхөө амтанд тааруулаад ийм аяг усан тэгээд цайны аяг байдаг шүү дээ тийм. За жишээлбэл энэ тойлоо хийгээд үзүүлж. Тэгээд нэг иймэрхүү хэмжээ. Амнаалтны хэмжээгээр хийхнэ шүү дээ тийм. Энэгээр нэг хичээсэн болно, хоёр хичээсэн болно. Хүмүүсээс нөгөө янз бүрэлтэй өөрийнхөө амтанд тааруулаад. Өдрийн хаталтай хүмүүсийн хувьд бол их тохиромжтой юм шүү дээ. Хаар чавгыг бас хүмүүс дангаар нь идэд идэв шүү дээ. Тэрэн дор яг ингээд найруулад өглөөдөө уурчвал бас илүү яг одоо нөгөө дээрэс нь нөгөө цагаангаа орцсон, зөгийн бал орцсон. Амтны явж гисэн дэж байгаа тийм. За тэгээд цайгаа уучаад араас нь коктейлээ эргэлж байгаа. Энэ коктейл маань болохоор халбгаар ингээд сүү тараг ус юунд ч ингээд найруулаад татгаад уцаа болно. Тэгээ нэг 5 хоолтой тэнцэх хэмжээний гэсэн. Одоогоор бол манайх ингээд 4 төрлийн коктейл гаргадаг байгаа. Тэгээ энд бол нэг 2 нь ирсэн байгаа. Шоколадтай тэгээд жимстэй аар завьяас жимс нь болохоор анис нэрс цэцэргэн гэсэн 3 төрлийн жимстэйгээр за коктейлийн үйлчлэг нь бол ерөөхдөө нэг 5 хоолтой тэнцэх хэмжээний уяг бид нар хоол идэхийнхээ өмнө өглөө орой хоолны оронд коктейлээ хэрэглэж. Тэгэхээр кальц зургийн агуулмж нь өндөр болохоор нөө жин хасчих хавцад бид нар хоолоос аваад ч юм өлсөд ингээд жингасгаар эргэл айгу хурдан таргалцдаг. Эсвэл нөгөө нэг маш хэмжээний уурга алддаг, кальцаа алддаг. Тэгэхээр ядаж сүлдэж нөгөө жингээ хасаад буруу туралт явагддаг тийм. Тэгэхээр эсрэгээр нөгөө эрүүл мэнд нь муутах ч юм уу, ямар нэг дэрэгтэн өвдөх ч юм уу, ходоод асуудалтай болох ч юм уу. Яг тэр одоо нөгөө шийдэж өгсөн. Тэгээд яг цэвэр орцсон найрлага нь бол бид нар нөгөө үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа сүүсүн бүтээгдэхүүнээ аль болох төлхөө оруулсан юм хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Коктейлэнд бол аар завьяас жимсний орцтой. Тэгээд туслах одоо материалууд жимс завьяас эдрээ бол бид нар Орос улсаас татаж авдаг. За энэ коктейл болохоор одоо цэцэргантай коктейлийг би сонгоод авсан байна л да. Яг гоо аарцтай коктейл илүү нөгөө нэг юу амин дэм өндөртэйгээ би түрүүсэн шоколадны орцтой нь бол яг хуу зөвхөн хар шоколад овёсны орцтой гэдэг. За тэгээд энэ коктейлээ бол ерөнхийдөө ийм хоолны том албагаар ингээд хоёрыг хийгээд нэг иймэрхүү хэмжээтэйгээр 30 грамм 20-30 грамм за нэг иймэрхүү байхад бол нэг порц болчихно. Зарим хүмүүс бол ийм байхаар жоохон барахгүй юм байна гэдэргээл тэгээд тий. За энэ коктейлийг бол ингээд ийм халуун бүлээ усаар найруулж болно. За сүүгээр найруулж байгаа бол бүр гоё амттай байдаг. Тэгээ усаар ингээд найруулчихаар нэг ийм шинжлэх юм болно. За коктейлээ ингээд пэйжтэд ингээд бас гоё юм өтгөн цутан шиг болгоно. Тэгээ инкээс гаднаас ингээд сүү тараг маргатай холиод те. За би энийг одоо сүүтэй холихоос их гоё. Сүүг бол хэмжээ бол тэгэл өөрийнхөө явуул. Тий өөрийнхөө хэмжээгээр жоох ус салсан ч болно. Даан сүүгээ хийсэн ч болно. Тэр бол өөрсдийнх дураар. За энэ за ингээд бас сүүтэй болохоор бас арай амтлаг гой санагдаад тий. Би бол сүүтэй болол хайгуу дуртай. Сүүтэй тарагтаа бас суулж болно гэсэн тий. Оройныхыгаа бол ерөнхийдөө тарагтай өдр холиод бол айгуу гоё. Надхаа амсаад
За ингээд фэжтэд ингээд яачихаар ингээд ийм хөтгөнцтэй шиг байхгүй. Тэгээ ингээд халуунаар болохоор бүр ингээд нөгөө нэг юу нүртэл ингээд амтагддаг нөгөө аарц марц авьяас нь илүү сайн амтагдчих. Ингээд бас идэж болно. Тэгээд өдөр нь махан оолынхаа өмнө бол эслэгээ идчихэж байгаа. Өдөрт бол нэг удаа махан оол идэхээ зөвлөдөг. Тэгээд махан оол идэхдээ бол болж игэл одоо нөгөө хоньны мах хэрэглүүлэхгүй яг жин хасж хавцтай. Яа гэвэл хоньны мах ч угаасаа хүн болгоно гэж байгаа килокалори маш өндөртэй, дээлчлэг өндөртэй. Эслэгээ хэрэглэжээд араас нь махан оол идэх юм бол махан оолыг угаасаа бид таргалалт өсгөдөггүй. Шингээж гаргаж задлж гаргадаг. Яг хэрэгтэй амин дэмүүдийн очих хэвээр амин дэв цуснд одоо хэдөө амин дэм маань очиход тэдрийг нөгөө л илүүдлийг ингээ сайхан задлж гаргадаг тийм үйлчилгээтэй. Манай нөгөө бүтээгдэхүүний нэг онцлог нөгөө чихрийн нэмэгдэлгүй амт авруулагч өдр байхгүй өдр гэдэг утгаараа яг л нөгөө бүтээгдэхүүнээрээ тийм амттай. Night Slim гэдэг энэ шөнийн өгштөгч маань унцаад сэрхэд бол өгштөл босч идэг хасагдсан байдэн штэ. Тэрийг ингээд хоёр дахин нэмээд ингээ яваадахаар илүү хурдан ингээд гоё нөгөө жингээ хасж байгаа хүмүүст бол илүү хурдан ингээд бүр гоё юу өгөл урам өгөл ячиж байгаа юм л да. Одоо танай бүтээгдэхүүнүүдийг захиалахаас авахаас гадна ямар салбаруудаар худалдаалагдаж байгаа юм? Одоо манайх бол яг нэг шинэ бүтээгдэхүүн учраас бид нөгөө нэг хүргэлтээр дандаа гараас гарт өгөөд одоо нөгөө өөрсдөө тайлбар зөвлөгөөг бас ингээ өгөө явдаг. Гэхдээ номин супермаркет бол бид нөгөө гэрээ байгуулсан. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байгаа. Техникийн ээлжинд бол бид наадам центрийн 8, 13-ийн 8, эхлэлгүүрийн 8-д бол өгсөн байгаа. Ер нь бүсгүүчүүдийн хувьд дурхыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол маш хэрэгтэй бүтээгдэхүүн байна гэж харж байна л да. Үнийн хувьд бол яг ямар үнэтэй байгаа юм бол тий вакцины үн юу ч тустай байгаа. Энэ талаар ярил. За үнийн хувьд бол айгүй боломжтой байгаа. Нэгдүгээрт бол үндэсний үйлдвэрлэл, хоёрдугаарт мэдээж нөгөө импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг бодох юм бол маш бага. За коктейл нь бол ингээд савлгаа нь бол 350 грамын савлгаатай 15 удаа хэрэглээгаа одоо өглөө оройдоо бид нар хоолны оронд хэрэглэвэл 7 хоногийн хоол гэсэн. Тэгэхээр 15,000 гэдэг чинь нэг порц одоо хоол маань 1500 төгрөг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр айгу боломжийн. Цай маань бол ерөөхдөө 280 мг-аар савлагдсан. За тэгээ орцонд нь бол хар чавуу, цагаангаа, зөгийн бал, лимоны орцтой. За тэгээд ерөөхдөө үнэ нь бол 10,000 төгрөг өдөө өглөөдөө нэг хэрэглэхэд бол нэг сар болчихно бас боломжийн. Эслэг маань бол ингээд 200 грамаар савлагдсан байгаа. 200 грамаар савлагдсан. Өдөртөө нэг удаа бид нар одоо жин хасж авцад орой хоол идэх шаардлагагүй. Өдөртөө нэг л махан хоол идэнэ. Орой хоолны оронд бид нар коктейл хэрэглэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр өдөрт нэг хэрэглэхэд бол 20 удаа хэрэглээгаа. Тэгээ 15 гэхээр нэг порц нь 750 төгрөг болчихж байгаа. Шөнийн өгштөгч манаас адилхан чавны цайтайгаа 280 мг-аар савлагдсан. За тэгээд өдрийн нэгээр хэрэглэхэд сарын хэрэглээгаа үнэ 20,000 гэж байгаа. Тэгээ Улаанбаатар хотын эрдэнэс гадна хөдөө орон нутгийн бас хэрэглэгч нар худалдаж авах тий дахиад авах боломжтой болоо гэж. Ер нь хөдөө орон нутгаас аягүй их холбогдож байгаа. Бид нар бас нэлээд нөгөө хөдөө орон нутгаас борлуулагчтай болсон байгаа. Замууд, Дорногов, Айраг, Бор өндөр, Тархан дорнод ховд эдэр гэсэн газруудаар л гэрэл борлуулагчтай болсон байгаа. Багцтай ингээд 4 төрлийн бүтээгдэхүүн маань ингээд дөрвөлөө орчиж байгаа юм л да. Ингээд коктейл тийм ингээд 4 бүтээгдэхүүн маань ингээд 60 мянга болчихж байгаа байхгүй. Багцтай өглөөдөө энэ хоёроо эргэлчин, цайгаа угаад араас нь коктейлээ эргэлчин. За өдөртөө нэг махан оол идээд эдхийн өмнө эслэгээ авчин. Тэгээ араас нь махан оол идэнэ. Шин унтахын өмнө энийг уучна. Орой 6 гэсэн коктейлээ нариулаа очив. Ингээд 4 бүтээгдэхүүн бол ингээд багцаараа 60,000 болчихж байгаа. За тань маш их баярлалаа. Таны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулаад бүтээгдэхүүнийхэн талаар одоо мэдхгүй байсан маш олон хүмүүс байгаа. Одоо тэр хүмүүст бас мэдээллийг мань хүргээд ийм бүтээгдэхүүн шинэ одоо үндэсний үйлдвэрлэл бий болсон юм байна гэдгийг бас таньж мэдүүлж байгаа танайхан талаас маш их баярлалаа. За баярлалаа. BSF Mongolia нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Тэр баяртай эцэгчтэй.